Тэгэд өнөөдрийнхээ хичээлээр Жанан хар маргины явдлын төгсгөлийн хэсгийг үзүүлнэ. Ингээд та бүхэдтэй би хурууныхаа байрлалыг харуулъя. Жанангийн төгсгөл аялгауг тоглохын тулд 3 дугаар цахилгын байрлалаас буцаад гулсалт хийн эхний байрлалдаа ирж бидний сурсан 2 дугаар цахилгыг давтан агшиглуулна. Үүний дараа эрхий 7 хуруугаар нарийн бүдүүн чагцыг ээлжилэн тоглож эцэст нь Жанангийн эхний цахилгыг хийж өндөрлөнө. За та бүхэндээ одоо Жанангийн төгсгөл аялгауг удаанаар агшиглуулж үзүүлъя. За бид Жанан хар маргиныхон төгсгөлийн аялгауг одоо сурлаа. Ингэснээр бид Жанан хар маргиныхон аялгауг бүхэлд нь одоо сурлаа гэсэн үг ээ. Ингээд бүгдээрээ одоо хамтдаа нэг сургууль хийцгээе. За энэ 100 гарын одоо дараас нь 4 хуруугаар цахилгыг бол хийн. За цахилгыг хийхдээ номын одоо татахад 2 удаа, төгөхөд 2 удаа ингэж цахина. За одоо та бүхэн сайн хараарай. Номын нэг таталтанд багтаан эхлээд 100 гарын 7 хурууны хумсны толиогоор бүдүүн чагцсны дотор талаас нь дараа нь ядам хурууны өндгөөр чагцсны гадна талаас ингэж дарна. За үүнийхэн дараа эрхий хуруугаар нарийн чагцсны гадна талаас зэвэрх аргын адилаар дарж өгөх хэрэгтэй. Жанангийн 2 дугаар цахилгыг хийхдээ 100 гарын эрхий хуруугаар хуурын нарийн чагцсны гадна тал дээр дарж ядам хурууг хуурын бүдүүн чагцсны доогуур ингэж оруулаад нарийн чагцсыг давхар цахилтоор 4 удаа иймэрхүү байдалтайгаар хатгаж тоглоно. За энэ байрлалыг хийхдээ Жанангийн 2 дугаар цахилгын байрлалаас дээд өнгө рүү гулсалт хийж нарийн чагцсны дээр бидний урд үдсэн зэвэрх аргаар дараад ядам хуруугаан бүдүүн чагцсны доогуур оруулан давхар цахилга хийж
эгшиглүүлэх юм аа. Жононгийн төгсгөл аялгауг тоглохын тулд 3 дугаар цахилгын байрлалаас буцаад гулсалт хийн, эхний байрлалдаа ирж бидний сурсан 2 дугаар цахилгыг давтан эгшиглүүлнэ. Үүний дараа эрхий долоовор хуруугаар нарийн бүдүүн чавцыг ээлжлэн тоглож, эцэст нь жононгийн эхний цахилгыг хийж өндөрлөнө.